Шүн дунд Шибуягийн гудамж. Хүн болгон энэ хотыг зүгээр шуугиантай газар гэж хардаг бол Яторо Югичигийн хувьд энэ хот бол цэнхэр өнгөтэй. Тэр бол хичээлдээ сайн найз нөхөдтэйгөө ч хөгжилдөж чаддаг төгс сурагч. Гэхдээ үүнд нэг том асуудал бий. Түүнд ямар ч хүсэл тэмүүлэл байхгүй. Тэр зүгээр л бусдын хүлээлтэд нийцэж амьдардаг. Хоосон баг зүүдэг. Нэгэн өдөр Яторо марцсан тамхи авахаар урлагийн өрөө рүү орно. Тэн тэрээр дээд ангийн хичээн зурсан маш том гайхалтай зургийг олж хардаг. Тэр зураг түүний дотор унтаж байсан ямар нэгэн зүйлийг сэрээжиг шиг боллоо. Урлаг дургүй гэж өөрийгөө боддог байсан хүү анх удаа зураг зурх нь ямар байдаг бол гэж ихэд сонирхно. Урлагийн багш Саки түүнд нэгэн даалгавар өгнө. Өөрийнхөө дуртай зүйлийг зур. Яторо өглөө эрт хүн бүхэн унтаж байх үед Шибуягийн гудамжаар алхаж байхдаа тэрхүү эр бусын цэнхэр өнгийг олж хардаг. Тэрээ би үүнийг бусдад үгээр илэрхийлж чадахгүй бол ядаж зургаар үзүүлэе гэж шийдээд тэрээр хичээлээрээ Шибуяг бүхэлдэн цэнхрээр будаж эхлэхэд ангийнхан нь мэл гайхна. Яторо зурж дуусаад маш их ядарсан ч амьдралдаа анх удаа амьд байгаагаа мэдэрнэ. Найз нь түүний зургийг хараад чи Шибуяг иймэр хардаг байсан юм уу? Үнэхээр гоё юм гэж хэлэхэд Яторогийн дотор байсан баг нь нунаж тэр анх удаага өөрийнхөө үнэн төрхийг бусдад харуулснаа ойлгодог. Ангийн төгсгөл тэрээр би урлагийн сургууль орохыг хүсэж байна гэж хэлснээр түүний амаргүй бөгөөд гайхамшигтай аялал эхэлнэ. За ингээд 2 дугаар ангид орцгоё. Яторо урлагийн сургуульд орохоор шийдсэн ч түүний өмнө маш том хан бий. Энэ бол Японы хамгийн хэцүү ганцхан улсын урлагийн сургууль болох Токиогийн урлагийн их сургууль. Үүний ээж болон эргэн тойрных нь урлаг бол мөнгө олдгүй ажил зөвхөн авьяастай хүмүүс л чаддаг гэсэн хандлагатай огтно. Урлагийн клуб дэх сорилт. Яторо урлагийн клубт албан ёсоор хэлсэж дээд ангиэгч Мори болон сонирхолтой дүр болох Рюжи нартай хамт хичээллэж эхэлнэ. Зэрээр зураг зурх нь зүгээр нэг мэдрэмж биш, харин маш том техник, онол, хөдөлмөр шаарддаг болохыг ойлгоно. Тэрээр өдөржин шүнжин зурна. Энэ ангийн хамгийн чухал хэсэг бол Яторогийн дотоод тэмцэл. Тэр бусдын зургийг хараад тэд бол төрөлхийн авьяастай, харин би зүгээр л хоцорч яваа нэгэн гэж бодно. Гэвч Саки багш түүнд нэгэн чухал зүйлийг хэлдэг. Хичээл зүтгэл гаргаж байгаа хүнийг авьяастай гэж нэрлэх нь түүний гаргасан бүх хөдөлмөрийг үгүйсгэж байгаа хэрэг. Энэ үг Яторог дахин босгоно. Яторо бэлтгэл сургууль дээр төвлөрч хэдэн 10 зураг гараа цэврүүдтэл зурна. Тэрээр зүгээр нэг гой зураг зурх биш, харин юмыг яаж зүгээр харах вэ гэдэгт суралцж эхэлнэ. Ангийн төсвөл тэрээр өөрийнхөө зургийг бусдад харьцуулахаа бэлж зөвхөн өөрийнхөө өчигдрийнхтэй харьцуулж сурдаг. Би авьяастай биш байж болно. Гэхдээ би хинээс ч илүү хөдөлмөрлөх болно. Яторогийн жинхэнэ тулаан дөнгөж эхэлж байна. Дараагийн ангид тэр өөртөө ямар шин сорилт өгөх бол? Ингээд 3 дугаар ангидаа орцгоё. Яторогийн хувьд сургуулийн клуб хангалттай байлаа. Тэрээр Токиогийн урлагийн их сургуульд орохын тулд урлагийн бэлтгэлийн сургууль элсэв. Тэнд очсон мөчөөсөө эхлэн өөрийгөө жараахаа гэдгийг мэдэрнэ. Дүүний эргэн тойронд багаасаа энэ ангид Яторогийн гол өрсөлдөгч төрөлхийн гоц авьяастан Ятосуке гарч ирнэ. Түүний зурсан зураг Ятород цочрол оруулна. Ятосуке бол техникийн хувьд төгс, маш бага хөдөлмөрөөр гайхалтай зүйл хийж чаддаг нэгэн. Тэрээр Ятород хандан чи яагаад зурж байгаа юм бэ? Чамаас урлаг үнэртэхгүй байна гэж хэлж Яторогийн өөртөө итгэлийг нь урааж өрхнө. Бэлтгэл сургуулийн Оба багш тэдэнд өөрийгөө дүрслэх даалгавар өгнө. Яторо бусдыг дуурайж гой харагдах гэж хичээсэн ч түүний зураг амьгүй хоосон болно. Тэрээр өөрийгөө бусдад харьцуулахаас залгаж анх удаа өөрийнхөө дотоод муухай талыг айдсгүйцээ цаасан дээр буулгахаар шийднэ. Зургийн шүүмжлэлийн үеэр Яторогийн зураг олонний анхаарлыг татна. Түүний зураг техникийн хувьд Ятосукийн шиг төгс биш ч гэсэн маш хүчтэй сэтгэл хөдлөл агуулсан байв. Тэрээр урлаг гэдэг бол зөвхөн гой зурх зурагдаа биш, харин өөрийгөө үнээр нь илэрхийлэх явдал гэдгийг ойлгож авчээ. Би тэдний шиг авьяастай биш байж болно.
Гэхдээ би өөрийнхөө ертөнцийг зурч чадна. Тараа өрсөлдөөнөөс айхаа болж өөрийнхөө хурдаар урагшлахаар шийдснээр энэхүү анги маань дуусна. Йотаро бэлтгэл сургууль дээрээ хичээсээр байгаач нэг л зүйл болохгүй байгааг мэдэрнэ. Түүний зургууд зөв боловч сонирхолгүй байна. Оба багш түүнд нэгэн чухал нууцыг хэлж өгнө. Урлаг бол зөвхөн сайн зурхтаа биш. Үзэгчдийн нүдийг хаашаа чиглүүлгээ шийдэх найруулгатай байгаа юм. Йотаро амьдралдаа анх удаа асар том F100 хэмжээтэй зурагтай нүүр тулна. Ийм том цаасан дээр зурх нь жижиг цаасан дээр зурхаас тээс өөр ертөнц. Тэрээр зургийнхаа төв цэгийг хаана байрлуулах, өнгийг нь хэрхэн хуваарлах тал дээр толгой нь гашилж эхэлнэ. Энэ үед тэрээр бусад зурагчдын галзуу мэд санаануудыг харж өөрийгөө хитрхи хайрцаглагдсан байгааг анзаардаг. Энэ ангид Рюжигийн дүр илүү тодорч гарч ирдэг. Тэрээр Японы уламжлалт зургийн Нихонга ангид зурдагч түүний дотоод зөрчил зурганд нь тусаж эхэлнэ. Йотаро Рюжи хоёрын харилцаа урлагаас давж бие биенийхээ үзэл бодлыг ойлгох түвшинд хүрнэ. Рюжигийн өөртөө итгэлтэй багны цаана ямар их айдас байгааг Йотаро анзаарч эхэлдэг. Йотаро музей орж алдартай зургуудыг судалснаар найруулга гэдэг нь үзэгчдтэй харилцах нэг төрлийн хэл гэдгийг ойлгоно. Тэрээр өөрийнхөө зурган дээр зөрөгтэй өөрчлөлт хийж хүмүүсийн анхаарлыг татах төв цэгийг бий болгож чаддаг. Түүнийг зурсан зураг анх удаа амьд мэд харагдаж эхэлнэ. Би зүгээр нэг зурдаг хүн байхаа байсан. Би одоо зургийг зохион бүтээгч боллоо. Йотаро нэг шат агсанч шалгалтын өдөр ойрцоор. Шалгалтын ойртох тусам бэлтгэл сургуулийн уур амьсгал ширүүлсэн. Йотаро техникийн хувьд сайжирсан ч нэг л зүйл дутуу байгаагаа мэдэрнэ. Түүний зургууд хэтэрхий ном ёсоор хэтэрхий цэвэрхэн. Босод сурагчид өөрийн гэсэн өвөрмөц хэм маягтай стайлтай байхад Йотарод тэмцэл байхгүй байгаа нь түүнийг айц давтуулна. Оба багш Йотарод маш чухал дүгнэлт хэлдэг. Чиний давуу тал бол бусдыг маш сайн ажиглаж тэднээсээ суралцах чадвар. Гэхдээ чи өөрийнхөө юунд дуртайг мартаад байна. Йотаро өөрийнхөө зөв зурах гэсэн хүслээ орхиж юуг сайхан гэж боддгоо дахин хайж эхэлнэ. Энэ ангид Рюжигийн дотоод ертөнц рүү илүү гүнзгийрнэ. Тэрээр гэр бүлийн дарамт болон өөрийнхөө хүсэл сонирхлын дунд гацаж зургийн ангиа орхих тухай бодож эхэлдэг. Йотаро түүнд туслахыг хүсэн ч Рюжи чи зөвхөн өөрийгөө л бодож байна гэж хэлснээр тэдний хооронд анхны том маргаан үүснэ. Энэ нь Йотарод урлаг бол зөвхөн техник биш, хүний сэтгэл зүйтэй салшгүй холбоотойг ойлгуулдаг. Йотаро даалгаврынхаа үеэр өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх шин арга олдог. Тэрээр зөвхөн харандаа биш, өөр материалуудыг туршиж үзснээр зургийг илүү амьд болгож чадна гэдгийг мэднэ. Түүний зурагт анх удаа Йотаро гэдэг хүний өвөрмөц өнгөйс орж эхэлнэ. Би төгс байх албагүй, зөвхөн шудраг байхад л болно. Йотаро сэтгэл зүйн хямралаад авч шалгалтад бэлэн болж байгаа мэт харагдах ч гинтийн биеийн асуудал, тууралт ба зарим өндөрлөд гарч ирснээр анги төгсдөг. Ингээд 6 дугаар ангид орцгоё. Шалгалт алхад хэдэн хоног үлдлээ. Гэвч Йотарогийн бие түүнээс сурвалж эхэлнэ. Хэд их ачаалал, нойргүйдэл, стресс болоод түүний гар дээр бие дээр нь захтандаг тууралт гарч нүд нь өвдөж эхэлдэг. Тэрээр яг одоо ийм зүйл болох гэжтэй хэмээн шаналж байхад Сейки багш түүнд өвдөж байгаа чинь чиний амьдралдаа гаргаж буй хамгийн том хүчин зүйлүүдийн баталгаа гэж урам өгнө. Шалгалтын өглөө Токиогийн урлагийн их сургуулийн 1-р шалгалтыг хэллээ. Сэдв нь өөрийнхөө хөргийг толинд харлахгүйгээр зурах. Энэ бол техник биш, харин сэтгэхүйг шалгасан маш гүн даалгавар байв. Йотарогийн хажууд Ятасуке болон бусад сурагч нар хэдийнэ зурж эхэлсэн байлаа. Йотарогийн нүд өвдөж хараа нь бүрэлдэж эхэлнэ. Тэрээр тойл ашиглаж болохгүй учраас өөрийгөө хэрхэн дүрслэхээ мэдэхгүй гацаж ирэв. Яг энэ мөчид тэрээр өөрийнхөө дотоод цочрлыг ашиглахаар шийднэ. Тэрээр өөрийгөө зүгээр нэг гаднах төрхөөрөө биш, харин өөрт мэдрэгдэж буй тэрхүү өвдөлт, төгшүүр, цэнхэр мэдрэмжээрээ илэрхийлэхээр шийдэв. Олон зуун сурагчдын хөрөг донд яаж ялгарх вэ? Йотаро зургийнхаа найруулгыг маш зоригтойгоор өөрчилж, цаасны тал хэсгийг хоосон орхих, эсвэл ер бусын өнгө ашиглах зургаараа хашгирч эхэлдэг. Тэрээр эцсийн секунд хүртэл тэмцэж бүх хүчээ шахваж зоож дуусна. Шалгалтын дараа тэрээр сургуулийн хаалгаар гарахдаа маш их ядарсан ч харамсах зүйлгүй байлаа. Хэд хоногийн дараа хариу гарахад Йотаро 1-р шалгалтаа давж чадсан болов уу?
Түүний нэр самбар дээр байгаа болов уу? Та юу гэж бодож байна? Комент хэсэгт бичиж үлдээгээрэй.